ертөнцийн ус, шингэн, хийн, хатун гэсэн гурван төлөвт оршиж болдог шиг хүн төрөлхтөн ч гэсэндээ гурван өөр төрөлд амьдрах боломжтой гэдэм байна. Сөрөг, энгийн, тэнгэрлэг гэсэн гурван төлөвөөс та өөрөө сонголтоо хийгээд амьдралаа цааш нь үргэлжлүүлэх боломжтой. За та сөрөг төлөвөөр удаан амьдраад сэтгэлийн харанхуй болон эргэлзээ, уур, бухимдал, за бусдын гадны нөлөөнд амархан автдаг, өөрийгөө шархлуулдаг, мөн бусдыг шархлуулж амьдрах нэ. За та энгийн төлөвөөрөө амьдрах юм бол амьдралынхаа өдөр тутмын урсгалдаа даган урсаж, гүн гүнзгий ухамсаргүйгээр зүгээр л урсгалаа дагаал амьдрах, за ямар нэгэн хэтийн төлөв зориггүй байх, жинхэнэ ирчүүч гэгээ гэрэл бүх хүчээ мэдрэхгүй амьдрт юм байна. Та тэнгэрлэг төлөвөө итгэжүүлж энэ төлөв дээрээ ажилд сурах юм бол дотоод гэрлээ асааж, өргөлж, ухаарал, хайр, нэгүсэл, бүтээмжээр дүүрэн амьдарч, амьдралынхаа агшин бүрийг аз жаргалтай, сонирхолтой, бүтээлт санаагаар баялаг амьдрах боломжтой гэдэм байна. Хүн бүрийн жинхэнэ төлөв бол энэ тэнгэрлэг төлөв. Та өөрөө тэнгэрлэг төлөвийг ашиглаж, ажилуулж, сэрээж, итгэжүүлж амьдрах нь хүн болж төрсөн байтгаалаа бүрэн бүтэн ашиглаж байгаа нэг утга учир гардыг байна. Хүн гэдэг бол агшин бүрт шинжлэгдэж, өөрчлөгдөж, дандаа өөрөөсөө бүтээл гаргаж явах ёстой ийм байтгаал байдгийм байна. Энэ гурван төлөв алийг нь илүү хөгжүүлж, алин дээр нь илүү ажиллах вэ гэдгээ бодож үзээрэй. Тэнгэрлэг талаа хөгжүүлэх маш олон аргууд байдаг. Миний санал болгодог арга бол бясалгал, тарин, залбирал гэсэн аргууд байгаа. Өглөө бүрээ дотоод гэрлээ асааж, сэрж өглөө бүрийг шинэ ухаарлаар ухтахыг хүсэх юм бол бид бүхний намастай хэмээх тарин залбирлын гүрвт нэгдэж болно. Сэтгэлээ аваад шинэ юм эхлэх гэж байна. Ингээд та нартай амжилт хүсье.